Infinity English сургалтын төвийн багш Тэмүүлэн байна. За та бүхэнтэйгээ Muy English-ийн энэ удаагийн дугаараар уулзж байгаа таатай байна. Өдөр энэ дугаараараа бол Will Smith-ийн тоглосон Pursuit of Happiness гэдэг киноны хэсгээс үзье. За бүгд киноны хэсэгтээ орцгоё. Hi, Chris. Mr. Fromm, good to see you. Nice shirt. Thank you, sir. Chris. Enjoy. Chris, sit down, please. I thought I'd wear a shirt today, you know, being the last day and all. Well, thank you. Thank you. We appreciate that. But, wear one tomorrow, though, okay? Because tomorrow's going to be your first day. If you'd like to work here as a broker. Would you like that, Chris? Yes, sir. Good. We couldn't be happier. So, welcome. За бүгдээ сая каноныхаа хэсгийг үзлээ. Одоо энэ чэнэсээ хэрэгтэй хэллэг үнүүдээ сурцгаая. За хамгийн ихний болохоор бол good to see you гэдэг үгийг хэлсэн байгаа. За энэ болохоор бол хэллэг байгаа. Уулзахад таатай байна гэсэн илүү formal, илүү албан ёсны, бас илүү polite буюу илүү илтгэр хэлэхдээ бол ашигладаг байгаа. За тэгэхээр hi hello гэхийн оронд good to see you гэж илүү албан ёсны тохиолдолд ашиглах нь илүү зүгээр байдаг байгаа. Тэгэхээр good to see you гэж хэрвээ та хүнд ирүү хэлэх юм бол зөрүүлээд нөгөө маань good to see you too эсвэл you too гэж бас хэлж болно. Тэгэхээр энэ бол илүү албан ёсны хэллэг байгаа. Тэр календар болохоор бол good to see you гэдэг хэллэгийг за манай гол дүрийн залуу Will Smith маань захиралтайгаа уулзахад ашигласан байгаа. Hi Chris гэж захирал нь эхлээд мэдлсэн. Тэгэхээр зөрүүлээд илүү хүндэтгэж Mr. Fromm good to see you гэж бол хэлсэн байна. За тэгэхээр дараагийн цөмөр үгээ хэллэгээ харъя. Энэ бол өгүүлбэр байна. I thought I'd wear a shirt today гэж байгаа. Энэ болохоор бол очихлох юм бол би өнөөдөр цагаан цанц өмсөё гэж бодсон юм шиг дээ хэлж байгаа. Тэгэхээр яг суугаад энэ өгүүлбэрийг хэлсэн байгаа. I thought I'd wear a shirt today. Тэгэхээр энэ дээр бол I'd гэж дийгээр уншиж байгаа болохоор would-ийн төвчлөл байгаа. Тэгэхээр would-ийг бол бас энэ future in the past гэсэн одоо дүрмээр буюу өнгөрсний ирээдүйд гэсэн дүрмээр хэд ашигладаг байгаа. Жишээлх юм бол yesterday I thought I would go to the park. Өчтөр би парк руу явна гэж бодсон гэж хэлэхдээ бидний future in the past буюу өнгөрсний ирээдүйд хэлэхдээ бол ашиглаж байна. За тэгэхээр үүний дараа болохоор бас нэг you know гэсэн сул үгийг ашигласан. За you know гэдэг бол яг нөгөө юу л да гэсэн сул үг байгаа. Өөрөлдөх юм бол энэ яриан дээр хүч нэмэх төдий өөр утга өргөдөө байдгүй. Гэхдээ яг хав зарим тохиолдолд харилцаа хэрэгчдаа ярианыхаа өнгийг ойлгох үед бас ашиглаж бас болдог байгаа. Жишээлх юм бол how was the match? Тоглолт хэр байсан бэ гэж асуувал well, they played okay, but the defense was, you know, the same as always. Яг нь тэд бол окей тоглосон. Гэхдээ хамгаалт нь бол яг нөгөө байдгаараа л байсан гэж ярианыхаа өнгийг илүү хүч нэмэх үдирхэд бол илүү ашиглаж бас болно. You know гэдэг бол. За дараагийн хэлийг сонирхцгаая. Дараа нь болохоор бол you know гэдэг үгтэйгээ цугаар being the last day and all гэж үргэлжлүүлээд ирэхэд хэлсэн байгаа. За энэ чинь being гэж болохоор бол ямар утгаар орсон бэ гэдэг цөмөр бол сонирхноо. Тэгэхээр being the last гэдэг болохоор being гэдэг бол reduced form of because буюу because-ийн бол хураан гол хувилбар байгаа. Дөрмийн хувьд бол үүний бол adverbial clause-ийн хураан голт гэж ойлгож болно. Энгийнээр бол because I'm here the last day. Өнөөдөр би энэ сүүлийн өдөр байгаа учраас гэж учир шалтгааныг тайлбарлаж байгаа учраас бид энэ чинь being ирэхэд ашиглаж болно. Өөрөлдөх юм бол being it is the last day. I thought I'd wear a shirt today гэхэд бол хэлсэн байгаа. Мөн үргэлжлүүлээд and all гэж бас үүтэй хэлсэн байгаа. Энэ болохоор and all гэдэг нь болохоор бол бас ярьж байгаа зүйлээ тодтгоо тэргүүт ашигладаг. Бас хэллэг байгаа. Жишээлх юм бол he ate the whole chicken, bones and all. Тэр болохоор бүхэл бүтэн дахиад гэсэн. Яс инээ тэрэ зүйлсийг. Тэгээ инээ тэрэ гэх мэт одоо утгыг гаргахад төрт ашиглана. Тэгэхээр эн чинь болохоор бол яагаад цаанц өмссөн бэ гэж асуухад нь болохоор манай Will Smith болохоор you know in the last day and all. Яг хөө сүүлийн өдөр инээ тэрэ ухраас л өмссөн гэж бол хэлж хэлсэн байна. За өнөөдрийн хамгийн сүүлийн хэлдэг болохоор бол за уучлаарай сүүлээсээ 2 дахь байсан байна.
За дараагийн хэлгээс хүмүүс сонирхцгаая. Дараагийн хэл болохоор but wear one tomorrow though. Okay. Гэвч хэлсэн байгаа. Тэгэхээр энэ ч болохоор though гэдэг нь болохоор although буюу гэсэн гэдэг шиг судахтай. Though you are smart, it is hard to become the director. Жавхантай ч гэсэн захирал болоход хэцүү гэж хэлэхэд бол энэ өгүүлбэр зөв бас л байцгш өгүүлбэр юм бол жишээ өрхөдөө явж байна. А гэхдээ энэ ч бол ашигласан though болохоор та бүхэн анзаарах юм бол өгүүлбэрийн төсгөл дараа та нар анзаарч байгаа. But wear one tomorrow though. Okay. Тэгээ энэ ч өгүүлбэрийн төсөлд орохоор бол илүү more emphasize буюу илүү өрүүлтийг but гэж хэлэхдээ ашиглаж өгч байгаа. А тэгээ бас informal буюу бас дөрмийн бус гэж үзэгдэх юм байна. Тэгээ энэ ч бол wear one tomorrow though. Okay. Гэхдээ маргааш нэг өмсөөрэй гэж гэхдээ гэдгийг илүү хүч нэмэлттэй өгөх хэлэхдээ сүүлд нь өрхөд ашиглалт юм байна. We couldn't be happier гэж хамгийн сүүлд нь өрхөд хэлсэн байна. Энэ болохоор thoroughly happy буюу маш их ажиглалтай гэдэг болохоор we couldn't be happy гэж хэлдэг юм байна. За ингээд өнөөдрийн маань ингээд Move English-ийн дугаар ингээд өндөрлж байна. За та бүхэн өнөөдөр сурсан хэлгүүдээ сайн цээлж аваад тэгээ дараагийн видеогоор бүгдээрээ уулзцгаая. За ингээд өнөөдрийн маань энэ видеоны хүрээд өндөрлж байна. Та бүхэн таалагдах юм бол манай пэйж YouTube хуудас дээр болохоор like, subscribe дараарай. Дараагийн нэвтрүүлгээр уулзлаа. Түр баяртай.